За энэ процессын дахин инженерчлэлтэй холбогдлолтоор үндэсний аудитын газраас нэг асуулт байгаа. 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл хөгжлийн хөтөлбөр дээр төрийн байгууллагуудын аудитын цахим системийг гадны тусламжаар хийнэ гэж орсон байлээ. Тэгэхээр үндэсний аудитын газар төрийн байгууллагуудын бүх мэдээлэл буюу улсын нууцтай холбоотой эмзэг мэдээллүүдийг хадгалдаг газар. Гадны тусламжаар гэдэг маань өөрөө гадны хөнгөлөлтөй зээл санхүүжилт юм уу? Эсвэл гадна талаас үнэгүй өгж байгаа систем юм уу? Энийг яагаад асууж байгаа юм бэ гэхээр аюулгүй гадаад бодлогын байнгын орон дээр асуугаад үндэсний аудитээс хүн байгаагүй. Энэ өөр аюулгүй байдал болоод яг эргээгээд энэ бид нэр процессийнхаа дахин инженерчлэлтэй ямар системтэй холбогдох ч гэдэг вэ мэдэх шаардлагатай гэж үднэс тодруулах хүсэж байна. За аудитын газар 9 номер өөрийгөө танилцуулаарай. Ерөнхий аудиторын орлогчдод нь анар гишүүний асуултанд хариулъя. Бид нар төсвийн ерөнхийлөн захирагчийн хуваар Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд саналаа өгөхдөө 3 санал өгсөн. За манай саналуудаас төрийн аудитын байгууллагын мэдээллийн технологиг шинжлэхтэй холбоотой энэ 4 тэрбумын энэ төсөл бол хөгжлийн төлөвлөгөөнд улсын хөгжлийн төлөвлөгөөнд юунд явж ирсэн. За ер нь бол төрийн аудитын байгууллагын улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулаад болж игэл бид нар гадны хөнгөлөлтөй зээл тусламж ялангуяа одоо хөгжлийн байгууллагуудаа энэ хүрээнд бол хэрэгжүүлэх гэдэг агуулгаар бол бид нар саналаа хүргэсэн. Төрийн аудитын байгууллагад байгаа шалгагдагч этгээдүүдийн мэдээллийг бол бид төрийн улсын бүртгэлийн нэгдсэн системтэй уялдаж интеграц хийх замаар бол авдаг. За төрийн аудитын байгууллага одоо энэ цахим шилжилттэй холбоотойгоор удахгүй кибер аюулгүй байдлын зөвлөлтөө хамтран өөрийн мэдээллийн системийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд бол үнэлгээ хийлгэн. Одоо гишүүдийн ялангуяа улсын хурлаас тавьж байгаа шаардлагыг бол бид нар анхаарад болж өгвөл эрхэм гишүүд таах энэ манай систем ялангуяа цахим шилжилттэй холбоотой асуудал дээр бол энэ улсын төсвийн хөрөнгөөр шийдэх асуудал дээр бол анхаарч өгнө гэдгийг хүсэлт байна. Баярлалаа. За анар гишүүн тодруулъя. Асуултанд хариулсныг байна. Аудитын газар улсын төсвөөс тавих шаардлагатайг нь ойлгож байна аюулгүй байдлын зүгээс. Тэгэхээр нөгөө миний асуулт нь одоо гадаадын тусламжаар гэдээ ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадын санхүүжилт хөнгөлөлтөй зээл юм уу? Эсвэл гадаадын тусламжаар систем хийж өгөх гэдэг юм уу? Энд чинь өөрөө бидний мэдээллийн аюулгүй байдал, улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр нухацтай систем учраас тэрийг тодруулж асууж За байгаа. 9 номерын микрофон. За бид санал хөргүүлэхэд гадаадын зээл тусламжаар гэсэн эдийн засгийн хөгжлийн яам дээрээс нэгтгэл хийгдээд их хуралд хүргэхдээ бол гадаадын тусламжаар гэж орсон байлаа. Ер нь манай энэ мэдээллийн технологийн шилжилттэй холбоотой төрийн аудитын тухай хуульд мэдээллийн технологийн төвтэй байх, за мэдээллийн их кодыг авч ашиглахтай холбоотой асуудлаар бол энэ мэдээллийн аюулгүй байдлын асуудалд анхаарад энийг бол улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Одоо яг ийм одоо тодорхой нэг тусламж зээлээр санхүүжнэ гэсэн юу бол тодорхойгүй байгаа. Тийм төслөө бүрэн гараагүй байгаа. Баярлалаа.